Энэ залуу 9 дугаар тойргийн арчмаач магадгүй тентхийн хамгийн хүчтэй юм. Гэвч зуунуудтай тулалдаж эзэнт гүрнүүдийг байлдан дагуулахын оронд тэр өөрийнхөө ресторан нээжээ. Тийм ээ, та зөв сонссон. Зүгээр энэ түүний мөрөөдөл учраас тэр Түүний ресторанд энгийн ажилчдад байхгүй. харин оронд нь 100 охид түүнд ажиллаж бүх бохор ажлыг амжуулан үйлчлүүлэгчдэд хоол аягалан өгдөг. Ресторанаа хангахын тулд тэрээр төсөөж босох хамгийн сайн сүв мах гаргадаг хачаахастай амьтдыг үржүүлсэн ферм болон жимсний мотдоор дүүрэн асар том цэцэрлэг байгуулжээ. Түүнд тайван амьдрахад хэрэгтэй бүх зүйл бий. Хүмүүс амттай хоолноос усад юу ч хамаагүй идэж сурсан ертөнцид тэрээр амтд хоолнуудаараа бүхнийг алмайруулдаг. Хамгийн сайн урсуудыг хайж авахын тулд тэрээр бүх төрлийн хүмүүстэй танилцж, хамгийн ховор ургамлыг олж авахын тулд их үдтэй, хамгийн сайн амтлагчийг бэлтгэхийн тулд одоо хүмүүстэй уулздаг. Тэр бүх хил эрдэнсийн овоог хамгаалж буй олон зуунуудтай ч таардаг. Таны хаж байгаагаар шидэд болон мангасуудаар дүүрэн дундад зууны үеийн ертөнцид рестораны ахлах тогооч байхан сонсогдож байгаа шиг тийм ч амар биш юм. За тэгэхээр энэ бүхэн хэрхэн ихэлсэн бэ гэвэл 15 жилийн өмнө ээжээс нь тогоочийн сургуулийн ахлах ангийн сурагч байжээ. Тэрээр төгсөөд ахлах тогооч болохыг мөрөөддөг байсан ч ачааны машинд дайруулан осолдсноор амьдрал муу зурвасаа харуулжээ. Нүдэ нэхэд тэрээр дайнд игцэн өөр ертөнцид байхыг олж хардаг. Эхэндээ тэр юу хийхээ мэдэхгүй гайхширсан ч нэгэн эрт түүнд дөрөвсдийн бүлэгт нэгтгэн тусалдаг. Энэ хүнээс ээжсэн энэ газрыг Роборны эзэнт гүрэм тэр тусмаа зуунуудын эсрэг татаж буй Грик хот гэж нэршдэг болохыг олж мэдэв. Тэрээр 2 дахь боломж олгогдсон тул үүнээс дор юм байхгүй гэж өөртөө итгүүлсэн шин нөхцөл байдалд шууд дасан зогцдог. Дээр нь энд төгсөөд цэрэгт явах шаардлагагүй тул түүнд багч гисэн тайвшрал авчирдаг. Гэвч хүн бүрийн өмнө нэгэн баатар гарч ирэхэд түүний тайвшрал удаан үргэлжилсэнгүй. Хөлсний цэргүүд зогтож хандах уур азар байхгүй тул хүн хүч дутмаг байгаатай холбогдуулсан эзэн хаан бүх хүмүүсийг цэрэгт эсвэлхийг тушаасан гэдгийг тэдний нэгэн цугласан осонд дуусгав. Үүний тулд тэд нийгмийн байр суурь харгалзахгүйгээр 17-оос 45 нас хүртэл хүмүүсийг шөнийн корпуст эсвэлхийг шаарддаг цэргийн алба хаах зарлигийг хэрэгжүүлсэн байна. Ийм манай гол дүрийн баатар энэ замаар цэрэгт элсдэг. Бэлтгэлийн үеэр тэрээр маш их цөхөрч оронд нь ачааны машин осолддог байж тэ гэж хүсдэг. Анхан шатны бэлтгэлийн дараа нэгэн баатар түүнд маж болох чадвартай тул одоогийн бэлтгэхдээ дуусаад мажийн корпус руу эсэх болно гэдгийг дуусгав. Өдрийн хоолны цагаар тэрээр өдийн хоолнд нь зөвхөн чансан төмс байгааг хараад ихэд сэтгэлээр ундаг. Гэвч эргэн тойрныхоо хүмүүс энэ хоолыг нилээд сайн гэж үзэж байгааг хараад тэр гайхширдаг. Энэ нь хүмүүс жинхэнэ хоол ямар амттай байдгийг мэддэггүй боловчтой тул энд ресторан нэх нь маш их ашиг тустай байж магадгүй гэсэн бодолд түүнийг хүтэлдэг байсан гэж толов. Тэрээр юу ч болсон энд мөрөөдөлтөө хүрэхээ шийдэж шинээр олж авсан амбицтайгаас цэргийн бэлтгэлээ эхлүүлжээ. Тэр ус нь луунуудыг ялах хүртэл 2 жилэл амьд үлдэх хэрэгтэй. Түүний мэдэхгүй зүйл бол түүнийг бэлтгэлээ дуусгасан ч дайн үргэлжилсээр байх болно. Тэрээр эцэст нь баатар цорныхоо чөлөөлөгдөх үргэлжлэх хүлээн авахд энэхүү фэнтези ертөнцид ирээд 15 жил өнгөрсөн байх болно. Тэрээр одоо тэр 15 жилийг төсөөлбөл үүнийг тэсвэрлэж чадах болов уу гэж гайхдаг. Одоо цагт түүний нулимс доктор нь хоримтлагдсан сэтгэл хөдлөлөөр дүүрэн аз жаргалын нулимс туслуулж байгааг өнгөрч буй охин анзаардаг. Тэрээр зогсоод түүнд өөрийгөө Райн гэж танилцуулдаг. Тэрээр түүнд рестораны эзэн гэдгээ дуулгав. Түүнийг ганцаараа юу гэж асуухад тэрээр гэр бүлийн гишүүн байгаач тэр унтах дуртай бөгөөд орой сэрэх байх гэж хариулдаг. Охин түүний бизнес сонирхож байгаа боловтой мах нийлүүлэгч хэрэгтэй эсхийг асуухад тэрээр тийм гэж хариулдаг. Дараа нь тэрээр хотын орох хаалганы гудамжны зүүн талд байрлах нөхрийнхөө махны дэлгүүрийг сурталч чаддаг. Тэрээр дэлгүүрээр зочлохоо амжаадаг. Гэсэн хэдий ч тэрээр нөхрийнхөө муухай ааштай зангийн талаар анхааруулдагч тэрээр цэргийн алба хааж байхдаа бүх төрлийн хүмүүстэй харьцаж байсан гэж бодон үүнийг үл таамсарладаг. Хинийг манай залуу Нядалхааны газрын эзний хямсгар царайг хараад сандарч ресторанд нь мах хэрэгтэй байна гэж бовтондог. Нядалхааны газрын эзэн түүний санал сонирхлыг татсангүй. Рестораны эзэн гэдэг Вакхара махыг 2 дахин өндөр үнээр дахин худалдах хулгайчилж байна гэж тэр таамаглаж байна. Гэвч Нядалхааны газрын эзний уртай занг хайруулын тавгаараа цогсон эхнэр нь тасалдаг. Тэрээр нөхөртөө үйлчлүүлэгчид балорны мах авч өгөхийг тушаадаг. Тэрээр иймэрхүү хүмүүсээс болж зовж шанаж байна хэмээн эсэргүүцэж гомдолцодогч тэрээр түүнийг мах авахыг шахаж байлаа. Дараа нь тэрээр түүний зүг эргэж нөхрийнхөө өмнөөс уучлалт гуйдаг. Тэрээр нөхөр нь өнгөрсөн хугацаанд рестораны эзэнд хууртагдж байсан бөгөөд ийм зүйлд яагаад ийм их ууртаг болохыг тайлбарлав. Кристин нэгэн цагт хөлсний цэрэг байсныг
тэр мэдээд хариуд нь цэрэгт 15 жил алба хаасан гэдгээ хуваалцдаг. Энэ хооронд нөхөр нь Базарны мах биш ч гэсэн нэг уут мах гаргаж ирээд ур чадвараа харуулахыг хүсдэг. Энэ махчин хүн үн цэнтэй Базарны махыг ямар ч байдлаар өгөхгүй нь ойлгомжтой байв. Харин оронд нь зөвхөн зөвшөөрөгдсөн ресторанд нийлүүлэх болно. Тэрээр уутны дотор тасыг харваж ийм төрлийн мах олцсонд гайхдаг. Нөгөө дээгүүр Нядхааны газрын эзэн цаашид нийлүүлэхийг хүсвэл түүнийг сэтгэл хангасан байлгах. Энэ махаар хоол хийхийг тушаадаг бөгөөд үгүй бос ирээдүйд юу ч авахгүй гэжээ. Нядхааны газрын эзэн хоолныхоо амтны хувьд түүний шалгуур нэлээд өндөр байдаг гэдгээ тодорхой хэлжээ. Тиймээс манай хүү түүнд юу өгөхийг сайн бэлтгэх хэрэгтэй. Түүний шаардлага манай гол дүрийн баатрыг нэлээд сандахад хүргэж махчин хүн айж байна уу гэж шоорж байна. Дараагийн мөчөд Нядхааны газрын эзний эхнэр нь хүчтэй цохиж өмнөөс нь уучлалт гуйдаг. Гэсэн хэдий ч манай хүү түүнийг ямар ч байсан дайлахаа итгэлтэйгээр хийж санаа зовсныг нь үл томцорлож түүнийг баг зэрэг гайхшруулдаг. Дараа нь тэрээр оройн ресторанд нь оройн хоолнд оролцохыг хүсдэг. Тэрээр нөхрийнхөө санаж болгосон махаар хоол хийх гэж байгааг хараад дургуутсаж байгаа ч энэ мах сайн хоол бэлтгэхэд хангалттай гэдгийг хэлээд үүнийг үгүйсгдэг. Түүнийг явхад манай хүү убагийн хөвгийн өнхөр хэрхэн хоол хийх тухай бодож тэрээр сандарсан хിവэр байна. Манай хүүгийн ирсэн энэ ертөнцид амьтад мал аж ахуйг өөр нэрээр нэрдэг. Түүний авсан мах бол Гахайн эзний өөхнөөс өөр зүйл биш байв. Тэрээр махыг шалгаад үнэхээр сайн чанарыг болохыг олж мэдэв. Энэ ертөнцид хамгийн хямд мах бол Гахайн мах. Тэс дундаа гидсний хэсэг нь хамгийн хямд байдаг тул Кретон түүнд энэ махыг өгчээ. Энэ ертөнцийн хүмүүс Гахайн махыг яагаад дургу байдгийг тэр ойлгодоггүй ч шарсан Гахайн мах хийхэд тохиромжтой. Ялангуяа хямд үнэтэй байдаг нь төгс тохирно. Дараа нь тэр галын шившдэг асааж хоол бэлтгэж эхэлдэг. Нөгөөтэйгөр Кристен болон Райнаар Кристиний манай хүүд хандах хандлага ялангуяа зөвшөөрөгдсөн ресторанд л мах нийлүүлэх шин зарчмын талаар мархастаж байна. Хэсэг хугацаанд маргалцсны эцэст түүний энэ үйлдэл нь эхэсний хоол хийх чадварыг шалгах аргаас өөр зүйл биш гэсэн дүгнэлтэд хүрч тэр үүнийг баталдаг. Энэ хэсэгт олон цэргүүд мангасуудын эсрэг тэмцэх гэж оролддогч осоосаа болохоор хаш эзэн дайны үеийг харуулдаг. Тэдний нэгэнд хөлн биштэд зогтож чадахгүй гацжээ. Мангас түүнийг авах гэж байхад энэ явдал болохоос өмнө манай хүү мангасыг ер бусын ир шившгээр давтаж тусардаг. Хүмүүс түүнийг аврагч гэж хараад ихэд баярлдаг. Өнөө цагт манай арчмаач гал тавгандоо яг тэр шившгийг ашиглаж байна. Үндсэндээ шившгийн үр нөлөө нь хэрэглэгч үүнийг хэрхэн ашиглахаас шалтгаалдаг бөгөөд одоо тэр амтлагчийг илүү гүн шингээхийн тулд мах хийчиж байна. Тэрнээд мааныг дараагийн мөчид хосууд ресторанд орж ирэхэд манай хүү тэднийг угтан авдаг. Райн рестораны цэвэрхэн байдлыг магтаж нөхрийг нь уурлуулдаг. Тэрээр нөхөртөө ааш занга барихыг сануулахын тулд хайруулын тавгаан амттайгаар харуулдаг. Гал тавгааны өрөөнд тэрээс шарж бэлтгэж байна. Махыг удаан хугацаанд чиглэг байлгахын тулд тэр гриль дээр тос төрхдөг. Үүний дараа тэрээр хажуу талыг нь эргүүлж байхдаа дулааныг тохируулдаг. Хоол хийх явцад тэрээр баг зэрэг давс цацаж арай илүү чандаг. Дараа нь тэр махыг жижиг хэсгүүдэд хувааж хажууд нь салтыг бэлддэг. Нутгийнхан хоол боож идэхэд дасаагүй тул ямар нэгэн асуудал гаруулахгүй тулд ялангуяа Кристиний сонгомж занг бодолцоод тэр энэ хэсгийг ашигладаг. Эцэст нь тэр хоолыг үйлчилдэг. Зочид тавхтай хоолыг гайхан харж байна. Рэй намсаад үзтэл салтныхаа амттай яг тохирсон жинхэнэ Гахайн мах байхад гайхжээ. Түүний сэтгэлдлийг сонсоод ээлжсэн баяртай байна. Тэр мөчөд Кристен түүнээр мах нийлүүлэхээ хэлхийг сонсжээ. Эргээд хартал Кристиний тавг хоосон байх ба мах дууссан гэж махчин залуу ууртайхан хэлв. Дараа нь тэрээр Кристинийг сэтгэл хангасан байхаа эсхийг асуув. Кристин сэтгэл хангасан бус байхаа бөгөөд илүү хүсэж байгаагаа ууртайхан хэлв. Эхнэр нь түүнийг яаралтай намдаж ээлжсэнд үнэн сэтгэлдээ хэлхийг тушаав. Тэгэхэд нь Кристин энэ бол түүний амьдралдаа эзэн хамгийн амттай Гахайн мах гэдгийг нухацтай хэлв. Одоо тэрээр Элисанд эзэнт гүрний хамгийн сайн Гахайн махыг нийлүүлэхээ амлав. Тэд ирээдүйн нийлүүлэлтийн талаар тохиролцсон ба Кристин илүү их хоол нэхэхэд Элисэн дуртаяа бэлдэж өгөв. Манай гол дүрс сэрэхэд тэрээр өнөөдрийн бизнесээ амжилттай дуусгажээ. Хоолны сайхан үнэрт татагдсан манай залуугийн ресторан эхний 7 хоногт доктортой ажиллаж Гахайн өөхний байнгын захиалга авч байна. Үүнээс гадна үйлчлүүлэгч бүр тавгаа цэвэрлэж орхиод сэтгэл хангасан гарч байна. Өдрийн төгсгөлд тэрээр ресторая одоо хаах хэсэг талаар бодов. Шалгаж байх явцдаа амжирчийн нөөц нь багасч хар перц дуусныг анзаарав. Худалдаа хийхэд хэцүү энэхүү эртний ертөнцид амжирч бол үнэтэй бөгөөд чанар нь орчин үеийн ертөнцтэй харьцуулахад тааруухан байдаг. Тэрээр халааснасаа зоос гаргаж ирээд асуудлаа шийдэх гайхалтай арга олжээ. Дараа нь тэрээр орчин үеийн ертөнцөөс орцуудыг дуудан авчрав. Орчин үеийн ертөнц рүү буцах замаа хайж явахдаа энэ шидээ санамсаргүйгээр олж илрүүлсэн ба дуудаж болох орцын хэмжээ жинхэнэ хязгаарлалттай байсан ч үүнийг олсондоо баяртай байна.
Эзнийхэн зөвшөөржгүйгээр орц авч байна гэж санаа зовсон тул алтан зоосыг орчин үеийн ертөнц рүү буцааж явуулав. Амтлагчаа савнд хийж байхдаа мах өндөг шин ногоо зэрэг хоолыг дуудаж чадахгүй учир нь тэдгэрийг дуудахад бүгд муудчихдаг талаар бодож байв. Ийм үүнээс гадна энэ шидний нэг том сул тал нь маш их ядаргаатай байдаг явдал юм. Тэгээд тэрээр өмнө нь дуудаж авч ирснаасаа шар арихаар өөрийгөө дайлахаас шийдэв. Хөргөгчөө онгойлгоход хоосон байхыг хараад энэ бол манай луу охины ажил гэдгийг шууд ойлгов. Тэрээр тэр даруй охин дээр очиж бүх шар айргийг нь уусны дээр аяга тавгаа цэвэрлэхээ мэддэггүйг нь зэмлэв. Охин түүнд ямар ч сайн хоол үлдээгүн түлэх өшөө авст гэдгийг хэлээд тоосонгүй. Дараа нь тэрээр өөрийгөө ахуй харлуу зуран гэдгийг сануулж цэвэрлэгээ хийх гэх мэт жижиг сажиг зүйд доошоо орохгүй гэдгийг хийв. Үүнд нь уурсан илийсэн ногоо арилгаж дараа нь цэвэрлэгээ хийхийг хүсэх зураа түүнийг зөөлөн цоход охин өөрийгөө зөө гэж хэлээд сулхан эсэргүүцжээ. Тэрээр охиныг хараад ихэн нас барч луунуудын дайнд өртөн өнчин хоцорсон үеийг нь дурсав. Тиймээс тэрээр хүний дүрт хувирсан охиныг одоо асаргаандаа авахар шийджээ. Тэрээр 100 настай хэдий ч луунуудын хувьд дөнгөж залуу бөгөөд гинэм хിവэрэ байна. Хэрв ажлаа дуусгавал Сэжисбүри стейкер дайлна гэж амлахад охин ихэд баяртай байна. Түүний дараа Кристин ирж хоостойгоо уух ямар нэгэн ундаа авчрахыг шаардав. Охины уучсан хөргөгчийг шалгаад өөр нэг шил ундаа гаргаж ирэв. Сэжиг төрүүлэхгүй тулд тэрээр энэ ундааг өөр шилэнд хийв. Кристин давчирч өгөхөд тэрээр ундааг сонирхон энэ усуу гэж асуув. Энэ ундааг сожуу гэдэг бөгөөд хоолны амтыг усам тодтгоно гэж Элисон тайлбарлав. Махчин залуу ундаатай хамт хоолоо ид байхдаа низээд сэтгэл хангасан харагдаж байв. Тэрээр ганцхан ундаагаар махны амтыг бүхэлд нь өөрчилсөн манай залууг гайхалтай тоогооч хэмээн мартав. Үүний дараа тэрээр дахин нэг ундаа захиалж Элисон түүнд авчирч өгөв. Энэ хооронд манай тоогооч Кристины царай өнөөдөр өөр байхаг анзаарав. Тэрээр хэсэг хугацаанд ундааг цувуулан муусан тул энэ ундаа нэгэд хатуу гэдгийг хэлж манай залуу түүнийг зогсоохыг ойлтов. Гэвч Кристин илүү шаардаж сонирхсан манай залуу яг юу болсныг асуув. Кристин эхнэр нь сар бүр тодорхой цагт гоёж ангардаг тул өөр хүнтэй уулзаж байгаа гэж сэжиглэж байгаагаа хэлв. Тэрээр үргэлжлүүлэн нэг өдөр эхнэрээ мөрдөж яваад хүсний цэрэг байх үеийнх нь хуучин хамтрагч нэгэн цагт дотн байсан хүнтэйгээ уулзаж байгааг олж мэдснээ ярив. Тэрээр энэ нөхөр өөрийг нь хизээч ивэж ивж байгаагүй атлаа эхнэртэй нууцаар уулзаж байна хэмээн ширээг шаав. Мөн тэрээр эхнэр нь өнөөдөр бас түүнтэй уулзахаар явсныг хэлжээ. Ахиухан асуудлыг шийдэхгүй гэж хэлээд тэрээр мачин найзаа тайвшруулахыг оролдов. Тэгэхэд нь Кристин энэ нөхцөл байдлыг яаж даван туулахаасав. Тэрээр Рейд маш их хайртай учир уйлж эхлэв. Гэвч Рейн нөхрөө хуурдаг хүн биш гэдэгт итгэлтэй байгаа тул Элисон түүнд туслахыг зөвшөөрөв. Тэгээд тэрээр ямар нэгэн зүйл хийхээр Зорон руу явв. Тэрээр охиноос хамт явах хэсгийг нь асуув. Тэгвэл ногоо арилгахаа болно гэдгийг сонсоод охин шууд л зөвшөөрөв. Үүний дараа тэд байшингийн дээвэр дээр гасч Рейнгийн үйлдэлийг ажиглаж байгаагаар харагдана. Элисон түүнийг Кристины ярьдаг хүсний цэрэг байж магадгүй нэг ихтэй ресторан дотор сууж байгааг анзаарав. Тэрээр төжөвлөгөөгөө ишүүлж луу найзаа Рейн болон түүний болцоот залуу хоёрын яриаг чагнаж юу ярьж байгааг нь хийж өгөхийг хүсв. Сонгийн арилгуулахын оронд стейкийг нь хийж өгөх нөхцөлтэйгээр охин энэ ажлыг хийхээр тохиролцов. Дараа нь охин яриаг нь чагнаж эхлэв. Рейн тест залууд Кристин тэднийг сэжиглэж байгаа бөгөөд ялангуяа хамтрагч дээрээ очиж байгаагүйг нь хийж байна. Тест залуу түүнд өөрийнх нь юунд тусалсныг мэдвэл найз нь уурна. Гэхээс айж байхаахаа хэлв. Үүнийг сонссны дараа манай залуу дундуур нь орохоо шийдэж дээврээс өсрөв. Рейн ямар нэгэн үл ойлголцлын тухай ярьсаар байна. Дараагийн мөчид Элисон тэдний яриаг тасаж хамт сууж болох эсхийг асуув. Тэрээр тэдний харилцааны талаар Кристины буруу ойлгож явсныг тэдэнд тайлбарлав. Хэсэг хугацааны дараа тэд хоёулаа маш их согтсон Кристины өмнө ирсэн бөгөөд тэрээр тэднийг ямар сайхан харагдаж байгааг мартав. Тэд ямар нэгэн зүйл хийх гэсэн боловч Кристин найз руугаа дайрахыг завдав. Гэвч манай залуу өмнө нь бамбай үсгэсний ачаар түүний цохилт нүүрэнд нь хүрсэнгүй. Дараа нь тэрээр тэдэнд үл ойлголцлоо цэвэрлэхийг уриалав. Тэр залуу Кристинийг махны дэлгүүрийн нэгтэн санхүүгийн хувьд тусалсан байсан нь тодорхой болж Кристин гайхжээ. Мах ногооны сакс барьсаар тэрээр цааш алхав. Тэднийг үл ойлголцлоо тайлах хооронд тэрээр оройн хоол бэлтгэхэр болов. Кристин согтуу байгаа учраас шүлтэй хоол хийхээр шийдэв. Рейн мөнгө чанарын басарны мах угсан байна. Тиймээс тэрээр шавшаагүй хийхээр шийдэв. Соёо савсаар амталгаа бэлтэж шүд буцалсны дараа шүжийг нь шүүж савандаа хийгээд хоолоо бэлтэж эхлэв. Гадаа Рейн энэ махны дэлгүүрийг нэхийн тулд өөрийнхөө хамаг амьдралын хадгаламжийг өгсөн хүн бол энэ залуу мөн гэдгийг тайлбарлаж байна.
Тэргүүлийн одоо тэдний орлого тогтворсон бөгөөд тэрээр мөнгийг нь сар бүр буцааж төлж байгаа ажээ. Кристен энэ мөнгийг хулгайч барьсныхан төлөө ямар нэгэн ноёноос авсан гэж бодож байжээ. Үнэн учрыг мэдвэс эр хүний мөнгө авахгүй гэж бодоод тэрээр энэ бол худлаа гэдгийг Рейн ойлгуулв. Тэгээд махны дэлгүүрийнх нь нээжтэд очиж чадаагүйдээ болсон ийм сэтгэл өвдөн буруу ойлголттой явсандаа уучлалтгүй. Гүнигтэй царай гаргаж Кристен хүсний цэргийн албаа хааж дуусаад өөрт нь хэрэг болох байсан андууршийнхаа хатгаламжийг яагаад өөршигээ хүнд зээлүүлснийг асуухыг оролдов. Гэтэл элсэн голд нь тогоо тавиад ногоон хэд удаан чанагдвал муудна гэж хэлээд хоолоо эцгэхийг уриалав. Кристен махны зүслэг нилээд нимгэн байхаа хэлэхэд шүлэнд илүү хурдан болохын тулд ингэж хэрцэн гэж элсэн тайлбарлав. Тэгээд хоёулаа аяг дүүргэж аваад эхний халбах шүлөө уумагт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлв. Ялангуяа түүний хоолыг анх удаа амтаж байгаа мэд бүрчих баяртай харагдана. Хоол идэх зураа тэд дайны үеийн явцуудыг дурсан ярилцаж, Кристен түүний оронд сэлэм хүлээн авч байснаа дурсав. Тэр үед тэд хүнсний нөөцгүй болж амьд үлдэхийн тулд Грал идэхээс өөр аргагүй хүрсэн юм. Тэр үед Минт балар нагнаж хүн төрөлхтний амсаж байсан хамгийн амттай махтай шүл хийсэн байна. Үүний дараа Минт түүнд тэтгэврт гарсны дараах ямар ч төлөвлөгөө байхгүй гэдгээ тайлбарлав. Түүний хувьд найздаа туслах нь хамгийн чухал зүйл байжээ. Дараа нь тэд хоёулаа бие биенээсээ уучлалтгүй. Үүний дараа манай залуу дракон охиноос зэмлэл хүртэж тэрээр түүнд стейк хийж өгнө гэсэн амлалтаа мартсныг нь сануулжээ. Тэр орой болоогүй байхад тул хоол хийж өгнө гэж хэлсэн ч охин аль хэдийн шүн басныг ууртай нарахгүй сануулв. Тэр охиныг үл тоон надаас хоолны амтыг асуув. Залуу түүний хоол хийх чадварыг мартаж хамгаалалтын даалгаварт явхаас зэхэж буй хүсний цэргүүдийн хамт түүний зоогийн газарт ирж хоолцож болох эсхийг асуув. Тэрээр хүсний цэргүүд бүгдээрээ хооллох тул оройн хоол бэлтгэх хэрэгтэй болсон гэдгээ бодоод чимээгүй үлдэв. Манай хүү зоогийн газартаа зориулж дахиа барихаар шийдсэн бололтой. Гэхдээ энэ ертөнцид дахиа барих нь нилээд ятмаар ажил ажээ. Тэр ганц дахиа барихын тулд ойн төмөр тавих талаарч бодож үзв. Одоо тэр хүсний цэргүүдийн найранд дахианы мах бэлтгэн гэж ам гарсандаа харамсаж байна. Өнгөрсөн үйл явдлыг эргэн дурсахад тэрээр Кристеноос дахиа олж өгөхийг шаардсан ба Кристен уг амтан маш ховор учраас олох боломжгүй гэж хариулсан байдаг байлаа. Гэсэн хэдий ч шахаад үзүүлэхэд тэрээр манай залууд Лимон ойд дахиа харагдсан гэж сонсноо дуулгажээ. Одоо дахиа олохоос зархсан тэрээр Лүрэнгээс тусламж хүсв. Лүрэн түүний оронд аяг тавг угаавал туслахаа амлаж тэр ч үүнийг зөвшөөрөв. Уддаггүй тэрээр дахиад түлчихсэн бөгөөд үүнийг хараад манай хүү хэрв драгоны зүрх иддэггүй байсан бол тэр хүмүүстэй яг адилхан байх байсан хэмээн шоглов. Хэсэг хугацааны дараа Лүрэн ажиллаа дуусгаад шар айрыг шинж суулаа. Тэрээр охиныг дахиад руу ширтгэхээс өөр юу ч хийгээгүй хэмээн шалав. Лүрэн хариуд нь шатаж буй нүдээр ширтгэх нь маш хүнд ажил байсан гэж хэлв. Үүнд нь тэр орой зорчдод шар айрыг хэрэг болох тул бүгдийг нь уучихгүй байхыг сануулад уг шар айрыг нь орой бэлтгэж буй хоостой маш сайн зогцсон гэдгийг хэлв. Үдшийн бүрийд элсний зоогийн газар олон тооны хүсний цэргүүдээр дүрчээ. Тэдний нэг нь Мингийн сонгуульд эргэлзэж байсан тул энэ газар үнэхээр амттай хоол өгч чадах хэсгэд эргэлзэж байлаа. Мингийн залуу хамтрагч Ахмад дайчнаа дэмжиж байгаа илэрхийлэн ярианд нь оролцов. Тэгтээ Минт түүнд хоол амттай гэж хэлбэл тэр өвс хүртэл амттай санагдах байх гэж хин нэгэн хошигнжээ. Тэднийг хоорондоо ярилцаж байх зур элсэн бэлтгэсэн хоосоо бариад орж ирэв. Минт чимээ шуугиан гаргасандаа уучлалт гуйхад ээлжсэн баяр ёслолын үеэр чимээгүй байхаа авахгүй хэмээн гараа талав. Тэр хооронд Мистиний түүнтэй ээлдэг мэндэлж тэрээр тэдэнд хоосыг нь үйлчлэв. Элсэн уг хоосыг дахианы махав хийсэн гэдгийг хэлэхэд тэдний царай үнэмшишгүй байдал руу шилжиж ялангуяа Мистия мэрэгжлийн анжид хүртэл ийм амтан байж чадна гэдэгт итгэхгүй байлаа. Тэд хоосыг амсаж үзээд ийм гайхалтай амттай зүйл оршин тогтнож байгаад гайхан алмаарав. Мингийн найз хүртэл Элсаны хоол хийх чадварыг магтаж байлаа. Дараа нь тэр бусад ширээний захиалгыг өгөхөөр гал тавгаа руу буцав. Зоогийн газар дүүрэн хүнтэй байхад тул тэр Лүрэнрээс тусламж гуйв. Лүрэн балгам зангаар мэрэгжлийн анчидж байж чадахгүй домогт амьтдыг агнсан хүн байтал энгийн хүмүүст үйлчлэх гэж драгоноор тослуулах гэ юу гэж асуув. Элисэн түүнийг хурц соргог драгон сайнороо бүхнийг сонссон гэдгийг ойлгов. Түүнийг туслахад ятгахын тулд тэр хоёр дайн дууссаны дараа зоогийн газар нээхээр төлөвлөж байсныг нь сануулв. Тэрээр хэрв хүсвэл өөрөө ганцаараа зохицуулж чадна гэж хэлэн сэтгэл санаагаар дарамтлав. Үүнийг сонсоод Лүрэн эцэст нь дурамчхан зөвшөөрөв. Хэсэг хугацааны дараа тэр хүн бүрд үйлчилж дуусаад ядарсандаа ширээн дээр унав. Дараа нь тэр өөртөө эдгээр нөөцсөн шарсан дахиад болон шар айргаа авчирч тавив. Хоёулаа сэтгэл хангалуун царайтайгаар хоолоо амталж гарлаа.
Ээжсэн охиныг зөвхөн үчис зогсохгүй цэвэрлэгээч бас хийснийг анзаарав. Тэрээр охиныг хэр зэрэг ухаан сууж том болсныг магтав. Ядарч туйлдсан зөөрөн энэ бос тэдний зоогийн газар учраас ийм зүйл хийсэн гэж хижээд мөрөн дээр нь толгоогоо тавив. Ээжсэн түүнийг шооч аяг тавг угаа хамжаартаа мартсан ч болно гэж хийжэв. Тэрээр үүнийг тис өөр асуудас гэж хариулав. Энэ тайван хүчийг хар драгоны ахлагч Медадана тасалдууж хүний хот ямар таагүй болохыг шүүмжлэв. Ээжсоныг нэрийг нь хэлэхэд тэрээр хүний хүү элсэн хүртэл түүний нэрийг хийж байх гэж хэмээн доогсов. Тэрээр Медаданаг энд ямар зорилгоор ирснийг асуув. Хас драгон асуустад нь хариулахын оронд түүнийг жижигхэн газар драгонтой хамт амьдралаа авч явааг нь магтав. Лөрөн түүний ард нүгдэх зур ээжсэн хэрв тэр зүрэнг авахар ирсэн бол хинч үүнийг эсэргүүцэхгүй гэдгийг сануулав. Хаш драгон түүнтэй санаж нийлж үнэхээр зүрэнгийн төлөө ирсэн гэдгээ хийжв. Зүрэн өөрийг нь хайж явсан тул ээжсэнтэй хамт үлдэхийг хүсэж байгаагаа хийжв. Тэрээр охиныг засруулж хайж яваагүй харин баг зэрэг хоцорсон гэж тайлбарлав. Түүний яриаг ээжсэн тасалдууж зүрэн өөрт нь амлагдсан бөгөөд драгонууд амлалтаасаа буцдаггүй гэдгийг сануулав. Медадана амлалтад татгалзахгүй ч уг амлалтаас өмнө тогтоосон дүрм идүү чухал байх ёстой гэж хариулав. Тэднийг гайхахад тэрээр 800 нас хүрсэн драгонууд насанд хүрсэнд тооцогдох нь хар драгонуудын хууль гэдгийг тайлбарлав. Тиймээс 8 нас хүртлээр өөрийн гэсэн үүргүй драгонууд асрамжид орж ариун газар руу явах ёстой ажээ. Зүрэн ихийнхээ үүрийг ашиглаж байсан ч сүүлийн дайны үеэр тэр нь ускагдсан тул одоо ямар ч үүргүй үлджээ. Тиймээс эргчил 800 нас хүрэхэд тэрээр ариун газар руу явах ёстой болжээ. Хэрв тэхэхгүй бол дайн дэгдэн гэдгийг тэрээр ямар ч сэтгэл хөдлөлтгүйгээр хийв. Манай хүү энэ дүрмийг тийм ч том асуудал биш гэж үзэн өөртөө итгэлтэй байна. Ээжсэн үс амжигтайгаар драгоны үр байхыг санаж болгов. Түүний өөртөө итгэлтэй үгс Медаданаар цочирдууж түүний амгалан байдалд уурсан бухимлаа илэрхийлв. Тэрээр Ээжсоныг лорд хартын зүрхийг эзэн ч хар драгоны хүчний аюулыг дутуу өмнөж байна гэж бодож байлаа. Нөхцөл байдал хурцсаныг мэдэрсэн зөөрөн нөхцөл байдлыг тайвшруулахыг оролдов. Тэрээр ээжсэнд өөрийгөө зүгээр гэдгээ хэлж дайн зарж хасан болжов. Ээжсэн дараа нь өөрийн санаагаа тодруулж хойд дүрийн тухай биш харин драгоны үр барих тухай ярьж байгаагаа тайлбарлав. Лөрөн босон Медадана хоёулаа түүний санаанд цочирдов. Гэсэн хэдий ч ээжсэн тайван хിവэр үлдэж төлөвлөгөөгөө илүү дэвсгэрэнгүй тайлбарлав. Тэд өөрийг дуусгах бүтэн нэг жилийн хугацаатай бөгөөд эрхэхэд хангалттай хэмжээний эрдэнэс байгаа гэдгийг тэрээр хэлв. Медадана итгэж ядан байсан ч эцэст нь зөвшөөрч түүнд нэг жилийн хугацаа өгөхөөр болов. Үүний дараа тэр зоогийн газрыг орхиж ээжсэн драгоны үр барих ажилдаа орлов. Гэсэн хэдий ч ийм том үр барих нь их хэмжээний мөнгө цаг хугацаа шаардах ажээ. Түүний зоогийн газар Палену махар үйлчлдэг гэсэн яриа тархснаар элсний аз шогсов. Зоогийн газар үйлчлүүлэгчтэй дүүрч тэрээр төлөвлөгөөгөө анхаарах боломжгүй болов. Найз нөхдийнхөө тусламжтай харч ачаалал хэтэрхий их байлаа. Тэрээр энэ чигээрээ өргөжлүүлж чадахгүй гэдгийг ойлгоод ямар нэгэн шийдэл олохоор шийдэв. Маргааш нь ээжсэн Кристнийг Паленонууд матгадаг ойроо дагуулж яв. Кристтэн гайхаж ямар төлөвлөгөөтэй байгааг нь асуув. Ээжсэн Кристнийг эзэнт хүрэмдэх Палену махар хангагч, сорын ганц ханган нийлүүлэгч болгох ба энэ нь түүний бизнест олон үйлчлүүлэгч авчирна гэж тайлбарлав. Кристтэн хамгийн сайн анчид хүртэл Песенко барих бараг боломжгүй гэж хэлв. Өг төлөвлөгөөнд эффектэж байлаа. Ээжсэн хэдийн нөхцөл байдлыг зохицуулсан гэдгээ хэлж Кристтэныг тайвшруулав. Тэрээр Кристтэнд хүсний цэргүүд энэ махыг өмнө нь амтаж үзснийг сануулад өөрөө Пежено махыг нийлүүлэн гэдгээ хэлв. Гэхдээ махыг үнэгүй өгөхгүй тул олсон ашгийг хоорондоо тэнцүү хуваах болно гэдгээ ээжсэн тодорхой хэлв. Ээжсний шаардлагад дургуутсан ч Кристтэн дурамжхан зөвшөөрөв. Дараа нь ээжсэн шившдэг ашиглан ойд асар том хааст үсгэж Пеженонуудыг амьдах орчноо солихоос сэвлийв. Кристтэн хаалтны хэмжээ нарийн төвөгтэй байдлыг хараад ас марин зогсов. Тэрээр тэсэргүй ээжснээс түүнийг яг хэн болохыг асуув. Гэсэн хэдий ч ээжсэн зүгээр л зоогийн газрын эзэн гэж хариулаад өөр юу ч хийсэнгүй. Төлөвлөгөө ясаар хэрэгжиж удалгүй зоогийн газар хоосорч өвчөв. Ээжсэн санаа намтарсан ч нэг ч үйлчлүүлэгч үлдээгүйд баг зэрэг гомдолтой байлаа. Лөрөн түүний хожилцсан мэдрэмжийг анзаарч үүнд үнэхээр сэтгэл хангасан байгаа эсхийг асуув. Ээжсэн ядаж одоос драгоны үр барих цаг гарч ирснийг хүлээн зөвшөөрөв. Дараа нь лөрөн үрийг барьж дууссаны дараа ээжсэн өөртөө хамт тэнд амьдрахаар төлөвлөж байгаа эсхийг асуув. Тэрээр энэ санаанаас шууд татгалзаж хичээл зүрхэс харахж буй гол зорилго нь зөвхөн үр биш тэнд амьдрахгүй гэж хэлв. Үүнийг сонсоод зорын уурсаж өөр хэрэггүй гэж хэлв. Хэсэг ярилцсны эцэст ээжсэн өөрийг ойролцоо барина гэж амлаад түүнийг ятгав. Тэд өөрийг ээжсэний эзэмшдэг ресторанаас доорх толготод байхаар тохирцов. Гэвч нууц унтахаас сэргийлж өөрний дотор талыг шидээр бэхлэх шаардлагатай байв. Шийдэмгий болсон зорын шууд мартаж эхлэв. Харин ээжсэн рестораныг удаан орхиж чадахгүй гэж хэлээд явлаа. Зорин марталгаа өргөжлүүлж байхад ээжсэн буцаад ресторан руу явсанд өөр нь хүрв. Ресторанд ээжсэн хэсэг амрав. Яг тэр үед нийт залуу
язгуурт гарч ирээд энд домогт Паленко махыг өгдөг байсан газар мөн эсхийг асуув. Цойхолт зачигсан Эжисон ресторан одоо Паленко мах зартаггүй гэдгийг тайлбарлаж язгууртанд ойролцоох махны дэлгүүрээр орохыг зөвлөв. Гэвч язгуурт нь ямар нэг юм идмээр байна гэд юм захиалахыг шаардав. Эжисон түүнд Uber мах зэрэг хамгийн сайн нурц найрсахыг ашиглан гамбургер хийж өгөхөөр шийдэв. Тэрээр хоолоо нямбайлан бэлтэж тусгай дэмэрлэс соосоор амтлан өмнө нь түүсэн өндөртэй хамт гаргаж өгөв. Эжисон гамбургер авчирч өгөхөд язгууртан түүнийг хараад гайхаж хоцров. Язгууртан хазуулах гэж байтал нэг залуу ресторан руу дайрч орж ирээд түүнийг дуудав. Язгууртныг ийм газар байхыг хараад цочирдсан тэр залуу хоолны хордлогод орж болзошгүйг сануулж явахыг шаардав. Эдгээр үгэнд гомдсон ихсэн язгууртан бол үүчж үзэгч хоолнд ямар ч асуудал байхгүй гэж хэлээд рестораныхаа талд зогсов. Залуу язгууртныг Грекийн барууны залхамжлагч баруун болохыг хэлв. Гэвч энэ үг Эжисонд нөлөөсөнгүй. Тэрээр маргасаар л байв. Язгуурт нь эцэст нь ширээн дээр алтан зоос үлдээж төвөг учруулсандаа ууч татхуураад хоолоо идэлгүй явлаа. Удалгүй зорон шавартай хутгастан буцаж ирээд хичнээн хүнд ажилласнаа гомдлов. Тэрээр цаашид хийж чадахгүй гэж хэлээд Эжисоныг марцлахыг үргэлжлүүлэхийг шаардав. Гэвч явхад бэлтгэн хувцаслаас нь Эжисон түүнд явах газартай байгаахаа хэлв. Барууныг ирсэн Эжисон цаасан ууд бариад залуу баруун руу дөхөж очив. Тэрээр язгууртан хоолоо орхиод явсныг тайлбарлаж хасаасан гамбургерийг санал болгов. Эжисоны энэ үйлдэлийг гайхсан баруун хоолыг авлаа. Түүнийг ирэх гэж байтал хаалга тогшигч мэй гарч тэднийг тасалдуулав. Саад болсонд дургуутсан Эжисон баруун хоолоо 50 нийтх сайхансан гэж бухимдангуй шивнэв. Хаалга тогшихыг сонсоод Диан сандран сандчин өнөв. Түүний гарч ичирч духан дээр нь хөөс бурцааж хоолойн зангир нь Эжисон руу харлаа. Тэрээр Эжисоноос юу хийх ёстойгоо асуув. Манай залуу баруун руу баг зэрэг инээмсэглэн тайвнаар харлаа. Тэрээр баруунд нөхцөл байдлыг хартаа авч ямар ч асуудал байхгүй гэдгээ зоригтой хэлхийг зөвлөв. Тэрээр баруунд хандан барууны хууль ёсны залхамжлагчийн хувьд их мэдлээ ашиглах ёстой гэж хэлв. Гэвч баруун толгоос эсэрч нүдэнд нь айдас тодорхой нь ихт байв. Тэрээр хинч өөрийг нь сонсдоггүй гэж шивнэв. Гадаа байгаа хүн түүний үгийг тоохгүйгээр эсэргүүцлийг үл тоонорж ирнэ гэж тэрээр бодож байв. Хаалга тогших чимээ чангасч хэрв удахгүй хариу өгөхгүй бол хаалгыг онгойлгоно гэсэн цаад хүний дуу хоолой сонсогдов. Ойролцоо зогсож байсан Лорен барууны эргэлтийг хараад нүдээ эвхэлдүүлв. Тэрээр уурах шалхаж оролцохоор шийдэв. Тэрээр барууны хоолойг яг адилхан дуурайв. Түүний үгэнд их мэдэж шингэсэн байх бөгөөд ямар ч асуудал байхгүй гэж чанга хэлээд гадаа байгаа хүнийг яаралтай явахыг тушаав. Баруун түн рүү алмаашсан байдалтай ширтэв. Нүтгч чимээ зогсов. Гадаах дуу хоолой уучлалт гуйж явхаа мэдэгдээд ямар нэг зүйл тохиолдвол дуудахыг хүсв. Эжисон яг үүнийг л хэлээд байсан юм гэж тэмдэглэв. Тэрээр тэр даруй Эжисоныг эзэн хэмээн зарлан унаж Эжисоныг бүр гайхшруулв. Баруун өөрийн түүхийг хуваалцаж эхлэв. Тэрээр ээж нь түүнийг төрүүлэх гэж байгаад нас барсан ба аав нь удалгүй дахин гэрэлсэн тухайга тайлбарлав. Хойд их нь хатуу чанга боловч түүнийг болгоомжтой байж ноён хүний хүүгийн үүргээ үргэлж санаж явахыг сануулсан өсгөжээ. Хатуу чанга занг нь үл харгалзан тэрээр амьдралынхаа хамгийн жаргалтай мөчүүдийн нэг байсан болохоор түүнд хайртай байв. Гэвч аав нь хүнд өгдөж орт ороход бүх зүйл өөрчлөгдөв. Баруун аав шигээ ахуй ноён болохыг үргэлж мөрөөддөг байснаа хүлээн зөвөв. Гэтэл хойд ихийнхээ удирдлагадор тэрээр их мэдлгүй мэд санагддаг байжээ. Гэрийн үйлчлэгчид түүнийг хүүхэд шиг үзэж үйл ажиллагааг нь хязгаарласан, их мэдлийг нь үл тоодог байв. Сэтгэлээ хуваалцах хөнгө болохоор тэрээр ганцаардаж ноёны цосыг өглөж авсан ч юу ч өөрчлөгдөхгүй гэдэгт итгэлтэй байлаа. Гэвч өнөөдрийн үйл явдал түүний дотор итгэж найдвар төрөөж Эжисоноос дахин нэг удаа чивжүүлэг өгөхийг гуйв. Эжисон нэрвэлсэн хിവэр байгаач анхааралтай сонсов. Тэрээр баруунд өөрийнх нь дүгнэлт хачирхалтай байгааг хийж өөрийгөө язгууртнуудын багш биш зүгээр л рестораны эзэн гэдгээ сануулв. Гэсэн хэдий ч тэрээр барууны асуудлын үндэс нь өөртөө итгэлгүй байдал гэдгийг хүлээн зөвөв. Манай залуу барууныг санаатайгаар дарч бие даан ажиллах эсвэл өөрийгөө илэрхийлэх боломж олгоогүй анзаарав. Тэрээр энгийн хатлаа хатуу зөвлөгөө өглөө. Тэрээр баруунд ярихдаа хүмүүсийн нүд рүү харж хийсэн үйлдэлийнхээ төлөө хариуцлага хүлээхийг захив. Сайн ноён байна гэдг нь бусдын үгийг анхааралтай сонсож, гүн гүнзгий бодож, зөв санагдсан шийдвэр гаргахыг хийдэг гэдгийг тэрээр тайлбарлав. Хэрэг гаргасан шийдвэр нь ашиг тустай байвал энэ нь амжилт юм.
Үгүй бол баруун үр дагаврыг нь хүлээн зөвшөөрч түүнээсээ сурцах ёстой. Тэрээр илүү ихийг хэлхээсээ өмнө босч гамбургерэнд хүрч байна гэж хэнийч үгүй хийв. Ганцаараа үлдсэн баруун хүлээ авсан зөвшгөөнийхөө талаар гүнзгий эргцүүлэн бодов. Тэрээр гамбургерээс хазаад үзтэл подход нь гинэт ямар нэг зүйл эргэлдэв. Энэ хооронд Эжисэн босон Зорин хот руу телепорт хийв. Сонирхсан Зорин түүнийг яагаад баруунд туслах гэж зүгснийг асуув. Эжисэн алтан зоос гаргаж ирээд энэ бол зүгээр бизнес гэж тайлбарлав. Энэ зоос нь 100 тигрууны үнэтэй бөгөөд гамбургерийн үнээс хамаагүй илүү байв. Хэн нэгэн ийм их мөнгө төрж чадна гэдэгт итгээгүй Зорин зоос руу цочирсан байдагтаа ширтэв. Эжисэн мөрөө харчиж ийм үнэтэй бол зохих үйлчлэгээ үзүүлэх ёстой гэж тайлбарлав. Тэрээр бароныг байнгын үйлчлүүлэгч болно гэж найдаж байгаач Зорин энэ санааг таагүй хүлээн авч өөрт нь ирэх гамбургер багсна гэж гомдлоо. Энэ үеэр хотын захын имлэгт Элеф эмч Юзена сайн найз Рейнтэйгээ зовлон жаргалаа хуваалцаж байв. Тэрээр хүмүүст туслахын тулд их орноо орхиж явсан ч одоо гадуурхаст язгуурлан гадуурхасттай тулгаж байхаагаа тайлбарлав. Олон өвчтөн эмчилүүлэх гэхээсээ илүү Элеф харах гэж ирдэг байжээ. Зарим нь түүнийг хүн төөрөлдүүлсэн гэж буруутгаж бусд нь үзүүлбэр шиг үздэг тухай Юзена ярив. Бусдыг эмчлэх гэсэн хүсэл эрмэлзэлтэй байсан ч эдгээрч туршлах нь түүнд энд таатай биш байхад мэдрүүлжээ. Рейн төвчээртэй сонсож Юзена ажлаа одоо ч таашаадаг эсхийг асуув. Хүндрэлүүд дарамтаж байгаа ч тэрээр үүндээ дуртай гэдгээ Юзена хүсээн зөвөв. Тэрээс түүнд өөрийн дуртай зүйлдээ анхаарлаа хандуулахыг уриалж толгой дээрх ресторан руу орохыг санаж болгов. Энэ туршлага нь түүний үзэл бодлыг өөрчилж амьдралаа хайрлах шалтгааныг олоход туслана гэдэгт Рейн итгэлтэй байв. Яг энэ үед манай залуу үүрэн дээр ажиллаж байхад Крест түүнийг зээх үтэйгээ танилцуулж Юзена түүний ресторан руу ирж байгаа тухай мэдээлв. Ресторанд буцаж ирсэн манай залуу гинтийн дүр зургийг олж харав. Юзена Зорины өмнө өвдөг сүгдэн сууж байв. Зорин өөртөө итгэлтэйгээр инээн сэглэм уучлалт гуйхын тулд Юзена түүний туслахаар үйлчлэх ёстой гэж мэдэгдэв. Элисэн хөлдөж өөрөө барьж ядан гараа зангидав. Тэрээр Зориныг үйлчлүүлэгчтэй юу хийж байгааг асуув. Хэдхэн минутын өмнө Лорен рестораны ширээн дээр хөвтөж байтал хаалга хонгойв. Юзена боломжтой тойрон хараад орж ирээд хин нэгэн байгаа эсхийг асуув. Лорен босч ирээд түүнийг өгтөн авч эзэн нь одоогоор байхгүй байгааг дурдав. Гэвч түүний анхаарал шууд өөр тийш шилжиж Эженагаас Элеф мөн эсхийг асуув. Түүнийг сайтар ажигласан Лорен эльфүүд үнэхээр үзэсгэлэнтэй бөгөөд ийм магтаал огтхонч дэгсдүүлсэн хэрэг биш гэж хэлв. Эвгүйцэн Елена Лореныг мөн үзэсгэлэнтэй бөгөөд түүнээс хамаагүй залуу харагдаж байна гэж эвтэйхэн магтав. Энэ үг Лорены царайг бараан тулав. Тэрээр аюултай инээнцэглэл тодруулаад Юзена түүнийг залуу харагдаж байна гэж хэлж байна уу гэж асуув. Тэрээр өөрийнхөө төрөлд залууд тооцогдож болохч Юзенагаас хамаагүй ирч гэдгээ тайлбарлаж хин түүнд ийм чөлөөтэй ярих зөвшөөрөл өгснийг ширүүн асуув. Ингэж хэнэгүүхэн яаж болдог юм гэж ширүүн асуув. Гинэд өрөөндийн хагаар хүндэрч аимшигтай болж Юзенаг айдас давтуулав. Дарагцсан өөр амьсгалыг тэсвэрлэж чадалгүй Юзена газар унав. Манай залуу ресторан руу буцаж ирэхэд яг ийм хурцтмал байдал угтжээ. Лорент арга хэмжээ авсны дараа тэрээр зочны хаалгыг онгойлгож өмнөх шоугийн төлөө уучлалт гуриад батгшоо өрөв. Лорен одоо шайхан амжиж байна. Эжисэнд зүүжгүүлснийхээ дараа толгой дээрээ бөмбөгтэй болсон тэрээр гашуудаж уйлна. Үүнийг харсан Елена гайхаж бас цочирдов. Тэр нүдэндээ ч итгэж чадна. Тэр өмнөө зогсож буй бяцхан магныг үнэхээр зөө мөн эсэхэд дотроо эвхэлсэн. Зөө бол бүгдийн аимшигыг төрүүлдэг асар их хүч чадaltaй амьтад юм. Тэд бүхэл бүтэн тосготыг төвөггүй устгах чадвартай амьд гамшиг гэдгээрээ алдартай. Тэгтэл нэг нь хүүхэд шиг ааглаж байхыг харах нь түүний ойлгосноос хол хидэрсэн хэрэг байв. Юзин одоо ч нөхцөл байдлыг ойлгох гэж хичээж байх зураа манай залуугаас үнэхээр хүн мөн эсхийг боломжтой асуув. Тэр эхлээд эврэлсэн ч Лорен өөрийнх нь хэн болохыг илчилсэн байх ёстойг бодолгүй ойлгов. Тэрээр нам дуугаар өөрийгөө хүн гэдгийг хүлээн зөвшөөрч өнөөх охин үнэхээр зөө мөнийг батлав. Энэ бол төвөгтэй нөхцөл байдал гэдгийг тайлбарлаад энэ мэдээллийг нууцлахыг түүнээс хүсв. Елена амнасаа дэндүү их үнэрдэг болохоор луутай орооцолдох бодолгүй байхаагаа түүнд амлав. Элсэн түүнийг энд ямар нэгэн байдлаар хохирохгүй гэж тайвшруулахыг хичээсэн ч анхны сэтгэгдэл маш буруугаар эргэснийг мэдэж байлаа. Сэдвийг өөрчлөөд тэр байж түүнийг Рейни санаж болгосон эльфийн зөвлөлийн гишүүн мөн эсхийг асуув. Елена үүнийг баталж манай залуу дотроо улам бүр түгшиж эхлэв. Тэр бээр энэ нөхцөл байдал түүний нүдээр
ямар муухай харагдаж байгааг төсөөлөв. Хэрв энэ дэлхий дээр байсан бол уг зоогийн газар үйлчилгээнийхээ төсөв хатуу шүүмжлэл хүлээх байсан гэж тэр бодож байсан. Ярианы аяс өөрчлөгдсөнийг мэдэрсэн Елена тус зоогийн газрын ногоотой хоолнуудын талаар сайхан зүйл сонссон гэдгээ дурдав. Түүний сэтгэлийг сайжруулахыг хүссэн ээжсэн мэрэгжлийн байхдаа анхаарлаа хандуулав. Тэрээр хоолны дэглэмийн ямар нэгэн хязгаарлалт байгаа эсхийг асуухад тэр ёс суртахууны шалтгаанаас биш харин биеийн мах шингээж чаддаггүй дээ гэдгээ тайлбарлав. Үүнийг харгалзан үзээд манай залуу ямар нэгэн тохирох зүйл бигтгэхээр гар тоогоо руу яв. Тэрээр янз бүрийн хувилбаруудыг бодож үзсний эцэст паста хийхээр шийдэв. Тэрээр сонгино, сармис, муугийг халуун тосонд болгоомжтой хуурч, давс, эсэн чихэр амтлагчаар амтыг нь хослуулав. Сүм сөтгөрөх зур спагеттигээ чанаж сүмсийг төгс хойход туслах усныхын зарим хэсгийг үлдээв. Хоол бэлэн болмогц тэрээр Юзенад аяглан өгч уг хоолнд ямар ч мах байхгүй гэдгийг амлав. Елена эхний хазартаа хийхэд царайн гэртед явчив. Амт нь түүний өөрт өмнө амтаж утсан ямар ч зүйлээс тэс өөр байлаа. Тэрээр гайхаж өнгөрсөн хугацаанд зөвхөн түүхийн нохоо идэж байснаа бодов. Паста маш амттай байсан тул хазуул бүрийг нь амтсаар тэрээр утасгүй дуусгав. Манай залуу түүнийг урам зоригтой байхыг анзаараад уг хоолнд хичнээн их дуртай байгааг нь хошигноо хийж түүн рүү дөхөв. Эцэндээ Елена нүрээ дарч дэндүү амттай байсан болохоор өөрийгөө барьж чадаагүй гэдгийг хүсэв. Тэрээр сальфетка өгөөд уучлалт гуйх хэрэггүй гэж хэлээд хоолнд дуртай байгаад нь баяртай байгаагаа илэрхийлв. Тэрээр зоогийн газраар тийм ч олон удаа үйлчлүүлдэггүй гэдгээ тайлбарлав. Түүний байгаа байдал хотод хэтэрхий их анхаарал татдаг бөгөөд ихэнх зоогийн газар зохих цагаан хоолны сонгуульд санал болгохгүй байна. Санал болгосон ч ихэнхдээ ямар ч амтгүй энгийн хоол байдаг ажээ. Энд хоолсноор үзэл бодол нь өөрчлөгдсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхөд түүний царай гэртед явчив. Энэ зоогийн газрыг санал болгосон Ред талархал илэрхийлээд энэ хоол бол түүний амтаж үтсэн хамгийн амттай зүйлсийн нэг гэдгийг нэмж хэлв. Манай залуу түүний нүдээр зоогийн газрын нэр хүндийг сэргээж чадтайдаа баяртай байж санаа намрав. Гэсэн хэдий ч Крестон гинэт босч ууртай дуугарснаар тэдний яриа тасалдлаа. Нэлсэн яг юу хийснийг асууж шаардахад Нэлсэн өөрийгөө ихтэйгээ цусан төрлийн холбоогүй гэдгийг олж мэдсэн гэдгээ дахин хэлв. Үйл явдал усам ирчимжиж эвсэгтэй мөч ойртож байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсвэл дэлгэцэн дэх төрийн банкны данс руу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарч сувг 100 маань заавал бүртгүүл.